Окей. За энэхүү үеийн дээр би digital differential algorithm гэдэг зүйлийг тайлбарлах болно. Энэхүү үед би яг одоо 3 дахь удаага хийж энэ манаас жоохон намайг бол стресстүүлээ. За гэхдээ би хамгийн эхлээд за би ихлэ ярьчих. Өчтөр би энийг шүн анх бол хийх гэж оролдоод энэ digital differential algorithm гэдэг зүйлийг хийх гэж оролцсон. Гэхдээ стрим маань 4 цаг урттай стрим болсон учраас би тэр стримээ зогсоогоод дахиж хийхийг хүссэн. Өчтөр бол 4 цаг суугаад хийсэн зүйл маань болохоор энэ байгаа. Гэхдээ энэгээр энэ дээр болохоор би яг за түрүүлгээр би хажууд хөгжмөөсөө тэгэхгүй анхаарсан надад энэ окей. Өчтөр 4 цаг суугаад хийсэн зүйл маань энэ байгаа. Гэхдээ үнийг би тайлбарлахад бас тийм амаргүй юм байна гэдэг зүйлийг бол би өчтөр шин бол ойлгосон. Үнийг би уул нь 3 хоногийн өмнө ч 4 хоногийн өмнө ч би энэ алгоритм гинт бодогдоод тэгээд энэ алгоритмын талаар хүмүүс ер нь бол одоо ихэнх хүмүүс бол үүний талаар бол баг мэдгүй байгаа болов гэсэн бодлоор би үүнийг бол хийхийг хүссэн. Тэгээд өчтөр бол түүнийг хэлсэн боловч тэр маань яг миний сэтгэлд бол хүрээгүй 4 цаг би урт үдий болсон учраас би тэр видеого устгаад тэгээд шинэ унтчаа тэгээд би өдөр сэрэнгүүдээ би тэр digital differential algorithm гэдэг зүйлийг step by step алхам алхмаар нэг visualization програмыг бол бичсэн байгаа. Тэгээд би энэхүү програмаа одоо тайлбарлахаас өмнө хамгийн анх эхлээд би Raycaster энэ digital differential algorithm-ийн одоо яг биднэрт яг юунд хэрэгтэй байж болох зүйлийг нэгтгэж ярих гэж бодож байна. За тэгээд энд 1992 онд 1992 оны 5 сард болохоор DOS дээр зориулагдсан Inspired by 81 гэнэ үү? Тэрний үгс үг юм бол. Окей. Castle эндээс санаа авч яс inspired ба. Тэгээд ID software гэдэг компани 92 онд анх Wolfenstein 3D гэдэг тоглоомыг DOS дээр үеийн DOS одоо компьютер DOS одоо системд зориулан гаргаж ирсэн байгаа. Тэгээд тэр үед компьютер маань болохоор floppy disk-ээр ажилладаг маш жижиг RAM-тай маш одоо удаан компьютерд бол байсан. Тэр үед бол graphic card тэр гэдэг зүйлс бол хараахан байгаагүй байх гэж бодож байна. Тэгээд энэ ID software гэдэг компанийн талаар түүхийн ярих юм бол товчхон ярих юм бол 17 настай 4 залуу анх side scrolling game гэдэг зүйлийг бол хийсэн. Одоо энд яг тогтсорсон нэт байхгүй. Би үзүүлж чадахгүй side scrolling game гэдэг нь болохоор Mario гэдэг шиг одоо дэлгэцэн хажуу тишээ scrollдоод явна гэсэн үг. Тийм тоглоомыг бол ер нь бол side scrolling game гэж бол нэрлэдэг. За тэгээд тэр side scrolling эдгээр гейм хийгээд анх одоо PC компьютер дээр зориулсан тоглоом хийгээд тэр нь бол тухайн үед бас бүүм болж исэн. Яг тэр жижигхэн компьютер дээр бол одоо тиймгүй тоглоомыг бол тоглох боломжтой гэж бол хүмүүс бол хараахан одоо тэр тоглоомыг тоглох боломжтой гэдэгт бол хүмүүс бол юу гэдэг боломжтой гэдэгт бол одоо юу тийм зүйлийг бол бодоагүйсэн хүмүүс бол ер нь боломжгүй гэж бодож байсан. Тэгээд тэр үед одоо хөвчлэн SNES одоо Nintendo гэх мэтлэн arcade game ч юм уу ямар нэгэн тоглоомд зориулсан платформууд дээр зориулж ер нь тоглоомууд бол хийгддэг. Тэгээд яг анхны тэр DOS дээр side scrolling одоо яг тэр arcade game-үүдтэй ижлийн хэмжээний Mario ч тийм үү side scrolling тиймгүй тоглоомууд одоо анх яг тэр нь бол ерөнхийдөө бол бас нэлээд амжилт олсон тэр тоглоомуудын тэгээд маш олон бас энэ компанид arcade game үйлдвэрлэгч компанид өөрсдийнхөө платформ зориулан тэр тоглоомуудыг хийгээд өгөөч гэж хүсэлт гаргаад тэгээд тэрүүгээрээ бас тэр 4 залуу маань бол овоо мөнгө олсон байгаа. Тэгээд тэр 4 залуу маань ID software гэдэг компани бол томруулаад овоо нэлээд олон девелоперуудтай болоод тэгээд 1992 онд анхныхаа 3D first person shooter одоо Wolfenstein 3D гэдэг тоглоомыг бол анх бол
publish хийсэн бол байгаа. Гэхдээ энэ тоглоом маань болохоор яг үнийн хэрэгтэй болохоор яг үнийн хэрэгтэй бол энэ маань бол 3 хэмжээс тоглоом бол биш. Энэ тоглоомных нь нэр нь Wolfenstein тэрийг хийж байгаа боловч энэ маань яг үнийн хэрэгтэй. Топ 5 2 хэмжээс тоглоом. Дээрээсээ ингэж доош гарсан. Одоо энэ бол player нь бол энэ улаан цэг нь болохоор player. Энэ шар одоо хурулж нь болохоор харж байгаа өнцг нь. Тэгээд энэ харж байгаа өнцгийг хажуу талынх нь гэсэн дээр recasting гэж үнийг бас заримдаа line casting гэж бас нэрлэдэг. Хажуу талын юм дээр 3D юм шиг болгож зурж illusion үзүүлж байгаа юм бол яг үнийн хэрэгтэй бол яг жинхэнэ 3 хэмжээс бол биш. Тэгээд юунийг тэгээд сүүлд нь нэрлэхдээ 2.5 хэмжээс 2.5 хэмжээс тоглоом гэж бол нэрлэдэг болсон. Яг тэр энэ яг одоо жинхэнэ 3D бол биш. Бас яг 2 хэмжээс ч бас биш. Тэгээд дунд нь ихээр 2.5 хэмжээс тоглоом гэж бол нэрлэдэг. Тэгээд энэ ID software гэдэг компани сүүлд одоо Sony дээр байдаг Quake гэдэг тоглоомыг бол Quake гэдэг тоглоомыг бол мэдгүй бах энэ Quake гэдэг тоглоомыг бол бас эдгээр энэ ID software маань developing бол хийсэн. Энэ бол яг жинхэнэ анхны 3 хэмжээс тоглоом бол байгаа. Тэгээд үүнээс хойш нь бол OpenGL график, Nvidia гэдэг ерөнхийдөө график картны хөгжлүүд бол ерөнхийдөө эхэлж тэгээд 3 хэмжээс тоглоомод бол эхэлсэн баг. Энэ бол бүр сүүлд 1996 онд Sony PlayStation дээр зориулан энэ Quake гэдэг тоглоом анх гарч ирсэн байгаа. Окей. За тэгээд энэ бол ерөнхийдөө бол яг хамгийн анхны одоо яг жинхэнэ 3D тоглоом маань Quake тэгээд өөр бас нэг тоглоом бас байгаа санаж миний санджаар Build Engine гэж бас байдаг. Тэр маань энэ recasting одоо миний хийж үзүүлэх гээд байгаа одоо миний хийж үзүүлэх гэж байгаа зүгээр тайлбарж гээд байгаа энэ алгоритмыг арай хөгжүүлсэн үйлбэр нь болохоор дараагийн бас нэг тоглоом байгаа. Гэхдээ би түүнийх нь одоо нэрийг нь бол одоо санахгүй байна. Тэр маань бас энэний арай хөгжүүлсэн үйлбэр. Гэхдээ энэ нь бол яг одоо хамгийн анх одоо яг 3D тоглоомуудын хөгжлийг эхлүүлсэн алгоритм гэх юм бол миний бодоор бол энэ digital differentiation analyzer гэдэг энэ алгоритм бол байгаа. Тэгээд энэ алгоритмыг би туудахгүй нэг алхам алхмаар visualization хийж үзүүлэх болно. За тэгэхээр энэ одоо digital differentiation analyzer гэдэг алгоритм маань бол юунд хэрэгтэй биднэрт одоо нэг юунд ашиглаж болох талаар бол ерөнхийдөө бол товчхон санаа бол авсан байх гэж бодож байна. Тэгээд энэ бол тэр ID software гэдэг компанийг энэ Sony Wolfenstein гэх мэтлээ тоглоомуудыг удирдан хийсэн одоо энэ ID software компани одоо бас удирдах явж байгаа. Ер нь бол lead developer нь болохоор John Carmack гэдэг залуу бол байгаа. Бусад нөгөө 3 залуу нь болохоор салаад гуруулаа тус тустай компаниуд бол болоо явцсан. Нэг нь бас бидний өнөөдрийн сайн мэд Activision Call of Duty тоглоомыг хийсэн Activision компани бол байгаа. Тэр нь болохоор нэг залуу нь салаавсын дээр бичигдсэн байна уу юу? Нэг нь салаад энэ Activision компани бол болоодсан. Тэгээд ерөнхийдөө энэ ID software гэдэг компани 17 настай дөрвөн залуу анх эхлүүлсэн зүйл бол өнөөдөр бол дөрвөлээ маш том компаниуд бол болсон байгаа. Тэгээд одоо яг энэ lead developer Sony John Carmack гэдэг нь өнөөдөр ч гэсэн ID software дээр бол байгаа. Энэ түүнийг удирдах хийж байгаа хүн. За тэгэхээр би энэ digital differentiation algorithm гэдэг зүйлийг би хэрхий яаж ажилладгийг тайлбарлаж гэж байна. Түүнээс өмнө би net фас өмнө бас өмнөх би яг net фас өмнө миний net тасаар 5 сар ядраатай. Би энд болохоор миний дөнгөсөө бичсэн пост байж байна. Innovation арай амар тасрах юм аа гэд нэг хоногт 3 удаа лайв хийх явцад ингэж тасалдаж байна гэд би пост бичсэн. Ингээд би тасалдаж байгаа мэдгүй уулын лайв стрим явж байгаа гэж бодоод яриад байдаг. Тэгж яагаад гинт харангууд баахан тасалдсан. Тэгээд пинг явуулаад үтсэн чинь баахан энэ аль тийм энэ одоо ингэж амар тасалдна гэдэг нь бол арай л итерхий 43 одоо секунд болгонд явж байгаа 44 1 секунд ирлээ. Тэгснээр 2 секунд тасалдлаа 2 секунд ирлээ. Тэгснээр бараг 8 секунд тасарлаа 1 секунд ирлээ. 6-7 секунд тасарлаа 1 секунд ирлээ. Ингэж амар тасалдаж байгаа. Энэ бол арай л итерхий. Тэгээд энэ бас намайг жоохон
Стелсус тэгээд би энэ одоо видео 3 дахь удаага хийж байгаа гэдэг шалтгаан нь болохоор энэ байгаа. Өчтөр шин би хийх гээд шууд лайв видеон дээр бол би бичиг үзүүлэх гэж оролцсон. Гэхдээ энэ маань шууд одоо бүгдээрийн яг тайлбарлана гэсэн чинь энэ бол бас арай их цаг орох зүйл юм байна гэдэг би яг өчтөр шин бол хийж байгаа хэвчээ бол ойлгосон. Тэгээд дараа нь би унтаж босч ирчээд өдөр би эхлээд энэ програма биччихэд дараа нь би үүнийг тайлбарлая гэж бодсон. Тэгээд үүнийг тайлбарлаа явуулчихад нэт маань тастаа дүн тэгээд би видео бас tagad зогсоосон. Энэ зүйл гэдэг айгүй болоо удаа тохиолдож байна. Innovation би бол гайгүй гэж хүмүүст магтаа яриад яваад дүүсэн чинь энэ миний байгаа газар тэгээд ам би өөрөөс ойлгохгүй нэг айгүй хөтсөж чинь нэг дооны би 3 удаа стрим хийж явах. Тэгээд хамгийн гол нь заах би миний стрим яалаа гэд би нэг үзэж байгаа хүмүүс нь яаж ирсэн бол гэж бодвол тэгээд бас дургуур явчихж байгаа. Нэг үзэж байгаа хүмүүс нь үзэхэд арай л хэцүү. Тэгээд нөгөө хүмүүс нь үзэхгээл гацаал үзэхэд хэцүү байсан баг. Тэгээд би ийм явж байгаач мэдгүй стрим маань бол явж байгаа гэж бодсон стрим хийгээд тэгээд стримээ зогсоогоод одоо энэ удаад болохоор би рекординг бол хийж энэ ямар ч стриминг биш. Би тэгээд видео компьютер дээр рекорд хийчихэд дараа нь апплод хийе гэж бодож байна. За тэгэхээр энэ дээрээс нарсаа одоо топ алгоритм энэ маань болохоор би ихтэй нэг зүйлийг энд зурж үзүүлээ. За тэгээд энэ плеер маань болохоор энэ анигчдын тэгээд плеер маань нэг би энэ дараа шаангаар зурсан юм шиг. Нэг иймэрхүү өнцгөр плеер маань харж байгаа гэж бодъё. За нэг иймэрхүү өнцгөр ч юм уу плеер маань урагшаа харж байгаа. Тэгвэл бид нэр одоо ийшээ ray каст хийх болно. Тэгээд энэ ray маань болохоор ийшээ очоод энэ ray маань хэр урт байна. Дараа нь энд би нэг цэнхэр ray зураатгая. Энэ цэнхэр ray бол энэ ягаанаас бол арай урт харагдаж байгаа. Энэ ягаан болохоор чигээрээ дэшээ хувцсан. Энэ болохоор жоохон дайлын болохоор арай хол харагдаж байгаа. Тэгвэл би дахиад энд өнгөөсөлж яаж салах юм бол come on. Come on энэ Windows дээр бол болоод байдیں۔ Энэ Mac дээр ингэ дандаа болдгүй юмсан. Мадаар цаатга шарангаар зурчих. Ягаанаар зурчтай байлгаа. Уул нь бол би нэг өөр өнгөр зурхыг үзүүлээд байдаг. Тэгвэл би ийшээ дахиад нэг ray явуулъя. Энэ ray маань болохоор арай хол явж байгаа. Энэ ханаг мөр хүртэл intersection point хүртэл бол арай хол явж байгаа. Тэгэхээр бидний одоо гол одоо calculate хийхийг хүсэж байгаа зүйл маань болохоор энэ ray маань хэр хол яваад хан мөр гэж юм. Үүнийг бол мэдхийг хүсэж байгаа. Тэгээд энэ ray маань хол байх тусам тэр хол байгаа ханны өндөр нь жижигхэн байна гэсэн. Одоо энд болохоор энэ наан ойрхон байгаа хан нь болохоор энэ булбар шарантай хан бол наан ойрхон байна. Тэгээд энэ ханны өндөр байгаа. Тэгээд цаана байгаа ногоон хан маань болохоор илүү хол байгаа учраас илүү өндөр нь болохоор энэ ханны өндөр болохоор нам харагдаж байна. Одоо би жоох ухраад үзэх юм бол холд тусам саяны дээр шар хан маань бас өндөр нь багасж байгаа. Тэгээд урагшаа явлаа. Энэ хан руу ойр тусам энэ өндөр нь бол томроод цаана байгаа хол байгаа нь болохоор өндөр нь бол жижиг харагдаж байгаа. Энэ маань болохоор 3D юм шиг illusion бидэнд бол төрүүлж байгаа тэр зүйл маань болохоор энэ зүйл окей. Тэгээд энэгүй алгоритмыг би одоо яг энэ одоо анх сурч ирсэн зүйлээ үзүүлээ. Энийг болохоор би хамгийн сүүлд сервис нь болохоор 4 жилийн өмнө бол байсан байна. Энэ зүйлийг би хамгийн сүүлд сервис нь болохоор 4 жилийн өмнө 17 онд энэ зүйлийг сервижсэн байна. Гэхдээ би үүнийг бол анх хийжсэн нь санахгүй байна. Хамгийн анх би бол энэ DDA Digital Differential Algorithm гэдэг зүйлийг болохоор энэ сайтнаас сурж ирсэн. Энэ кэш хийсэн баг шиг нэр нет байхгүй тагцарцсан байгаас тагч засрал интеллигенц засрал юм гэсэн бүх юм таслаа баг юм байна. За тэгээд энд болохоор би яг саяны differential digital differential гэдэг алгоритмыг бол анх бол эндээс бол уншиж бас сурч ирсэн. Тэгээд энэ маань болохоор 3 удас артикл бол байгаа. Тэгээд энэ цаашаа орох нь үгүй би мэдэхгүй бас каст бас кэш хийсэн байна. Хоёр дахь удас дээр болохоор энэ юу тайлбарсан байна. Floor and ceiling яра. Тэгээ 3 дахь удасан дээр болохоор
sprites гэнэ. Одоо дараа нь texture image болж зурж гисэн байна. Тэгээд image-ууд нь одоо load хийгээг байна. За тэгэхээр энэ болохоор юу? Энд ихтэй алгоритм индекс алт яг энэ differential алгоритм гэдэг зүйлийг эндээс одоо яг сурахад бол бас жоохон хэцүү энэ текстийг уншаад текст хэлбэрээр энд яг юу болоод байгаа энэ алгоритмыг бол ойлгоход бас бага зэрэг хэцүү тийм учраас би алхам алхаар нь visualization хийж үзүүлэх гээд энэ параметрыг би өглөө болсоод бичсэн бол байгаа. Өчигдөр бол би яг 4 цагийн орчим энэ видеог хийхдээ ерөнхийдөө бол энэ зүйлийг нь бол толгоон дотор ерөнхийдөө бол яг яаж ажиллаад байгааг нь бол толгоон дотор бол яг юу нь ойлгоцсон. Гэхдээ би яг үүнийг бол тайлбарч үзэж чадж чадахгүйсэн. Тэгээд яг энэ visualization парам одоо энэ style design ярих юм бол айгүй их бас CSS код, HTML код мэтлэн олон зүйлийн энэ баг веб парам бичиж байгаа юм шиг юм болдсон байгаа. Тэгээд энэ бас айгүй их цаг аваад тэгэхээр би энэ зүйлийг лайв стрим дээр бичих хүсээг учраас энэ видеог бас уртуулахыг хүсээг учраас би эхлээд өглөө босоод энэ парамыг биччихэд дараа би энэ зүйлийг тайлбарлахыг хүссэн. Наач net man тасалдаад дээрээсөө лайв стрим хийж болсонгүй. За тэгэхээр би одоо энэ ерөнхийдөө бол одоо энэ digital differential алгоритм гэдэг зүйл бидэндээс юунд хэрэгтэй юм бэ гэдэг зүйлийг бол юу одоо төсөөлөл авсан байх гэж бодож байна. Хамгийн ихдээ бид нэр бол одоо энэ Wolfenstein маягийн 2.5 хэмжээс game engine хийхэд энд бол биднэрт сайн тэр digital differential DDA analysis digital differential analyzer гэдэг алгоритмыг бол бидний бол ашиглана. Үүнийг ашиглаж байгаа нэг шалтгаан биднэрт яагаад гэхээр дээр үеийн тэр одоо би түрүүс маш удаан жижиг дээр үеийн одоо аимшигтай удаан компьютер даа өнөөдөр орчин үеийн компьютерууд бидний хажууд супер манкс зүгээр Nokia 3310 эднэрт хүртэл тэдний хажууд бол супер манкс компьютерд тэр дээр одоо 91 онд 92 онд тэр үеийн floppy disk дээр ажилладаг байсан компьютерд тэр энэ зүйлийг энэ одоо 3D Wolfenstein 3D гэдэг энэ тоглоомыг бол хийн гэдэг бол хүний төлөөнд бол багтахгүй зүйл байсан. Яагаад тэгэхээр line intersection algorithm, энэ trigonometry гэдэг ray casting, ray tracing мэтлэн зүйлсийг хийх юм бол тэдгээр нь баахан trigonometry оргуулна. Тэгээд баахан trigonometry функшнгууд нь болоо удаан процесс. Тэгээд тэр одоо энд бол одоо map дотор маш олон обжектууд байж болно. Энэ замд дайсан юу гэдэг одоо энэ зурган дээрээс харах юм бол жишээлбэл одоо энэ дарах юм бол ингээд дайсан яхан одоо тэр хаалга өөр юу гэдэг ингээд энэ болохоор дээрээс нарсан map нь бол нэг энэ бол харагдаж байна. Тэр гол санаа нь болохоор бид нэр одоо энд алхам алхмаар одоо энэ юу обжектыг мөрөх гээд явахдаа энд болохоор үзүүлсэн байна. Энд болохоор нэг проблем бол байгаа. Хэрэв бид нэр одоо энэ гэрээр маань энэ зүг рүү харж байна. Тэгэд энэ обжектыг мөргсөн гэдгийг бид нэр яаж мэдэх юм бэ гэх юм бол яг line intersection гэдэг шууд формула ашиглаад энэ line одоо энэ line-тай мөргөлдөж гин үү? Эсвэл энэ line-тай мөргөлдөж гин үү? Энэ line-тай мөргөлдөж гин үү? Энэ line-тай мөргөлдөж гин үү гэдэг би шууд calculation хийгээд авч шууд энэ одоо юу trigonometry томьёон бол байгаа line intersection гэдэг томьёон бол байгаа. Гэхдээ тэр маань бас удаан процесс. Тэгэхээр бид нэр болохоор тэр удаан компьютер дээр энэ зүйлийг бол хийхийг хүсэхгүй байгаа. Өөр нэг арга нь ихээр энд бол бичсэн байна. Ray tracing маягийн хэд бид одоо энэ хоорондоо ийм датагаар урагшаага яваад үзэж болно. Энэ тохиолдолд урталт нь хань байхыг ийм хань байхад одоо энэ ханыг мөрөхгүйгээр ингээд өнгөрчих болно. Энд болохоор хань байсангүй дараа нь дараагийн бокс очоод энэ бол хань байсангүй. Тэгээд энд замд нь бол хань байгаа боловч үүнийг юу мөрөхгүйгээр өнгөрчих болно. Тэнгүүд бид нэр энэ арай өөр аргаар гэх юм бол энэ алхмаа жижигрүүлж хийж бодно. Жижиг алхахыг их олон. Гэхдээ энэ маань бол бас л удаан процесс болгоод нь ингээд баахан жижиг алхлаа. Тэгсэн ч гэсэн яг энэ өнцөг яг энэ одоо юу гэнэ бол яг энэ мөргөлдсөн цэгийг бол олж чадахгүй байгаа. Энэ маань болохоор дараагийн цэг рүү ингээд үсрэвчин. Тэгэхээр энэ маань бас л бид нэр бол хийхийг хүсэж байгаа зүйл бол биш. Энэ тоглоом дээр л. Тэгээд бид нар болохоор энэ ямар нэгэн аргаар одоо яг тэр line-ийнхаа
яг энэ perfect одоо төгс одоо яг энэ хантайгаа мөргөлдөж байгаа энэ цэгийг яг calculate хийж олж авахыг хүсэж байгаа. Тэр нь болохоор digital differential algorithm гэдэг зүйл. Тэр нь болохоор хэрхэн яаж ажилладаг нь болохоор энэ нь яг энэ line-ууд дээр яг огтлцсон одоо яг энэ мөргөлдөж байгаа цэгүүдийг нь бол яг calculate хийгээд авчна. Boom boom. Тэгээ хан дээр очингууд энэ ханаа мөргсөн гэдэг. Тэгээд үүнийг мэдснээр бид нэр энэ array маань хэр урт вэ гэдгийг мэдчихнэ. Энийхээ уртыг мэдснээр бид нэр дараа нь ханныхаа өндрийг зурж байгаа. Тэр ханны өндрийг зурхыг нь болохоор би энэ видеоныхоо part 2 дараагийн хэсгээр нь зурж үзүүлж гэж байна. Тэгээд бид энэ array-ийнхаа тэр одоо array энэ уршиж явж байгаа array маань энэ хана урт хэр хол байна. Үүнийг calculate хийгээ олчих юм бол дараа нь энэ ханаа хэр өндрийг нь бол calculate хийгээд зурч болно. Тэгээд цаашаа явж байгаа ногоо маань бүр хол байна. Хэрэг би хажуудлаас нь харуулах юм бол тэр хан маань бол цаана байгаа энэ хан маань арай наанаа тийм тэгэхээр энэ одоо цаана байгаа ханыг бид нэр calculate энд бол array маань илүү хол явуулна. Хол явах хол цаашаа хол тусмаа энэ ханны өндөр нь болохоор жижигхэн болно гэсэн үг. За тэгэхээр тэр digital differential algorithm гэдэг нь ерөнхийдөө бол гурван стейжтэй алгоритм гэж ойлгож байна. За тэгээд энд болохоор би бас энд нь доор нь UI user interface бас энд хэдэн label тоо энэ label text-ийг бичсэн байгаа энэ эдгээр зүйлийг би дуудахгүй тайлбарлах болно. За тэгэхээр энэ алгоритмыг хэрхэн яаж ажиллах вэ гэдэг зүйлийг үзүүлээ. Энэ болохоор миний map одоо би WASD-г ашиглаад би плеерээ баруун зүүн дэшээ гарах урагшаа хойш нь явуулах гэх мэтлэн плеерээ үдгэж болно. За тэгээ одоо плеер маань бол энд байна stage нь болохоор state нь болохоор одоо болохоор плеер маань resting state дээр байж байгаа. Тэгмэд би одоо алгоритм алхамаар нь visualization хийчихлээ. За тэгэхээр хамгийн ихний алхам маань болохоор selecting current box гэж байгаа. Тэр маань болохоор current box гэдэг нь плеер байгаа эхлэх цэгээ сонгоод тэр маань болохоор плеерийн байгаа бокс нь болохоор энэ цэг хөрөнгөтэй болоод одоо хайлайтыг дарагдж байна. Энэ болохоор бидний плеерийн байгаа цэг. Тэгээд энэ боксон дээр болохоор би энэ код нэр харах юм бол box size-ыг нь би 45 pixel гэдэг дэлгэсэн дээр болохоор box size-ыг 45 pixel гэсэн байгаа. Энэ болохоор бидний map маань бол нарагдж байна. Map маань болохоор үнээртэй хоёр хэмжээст арай гадна нэг арай бол байгаа. Тэгээ арай дотор дахиад баахан арайнууд. Тэгээд энэ арай дотор байгаа валунууд маань болохоор саяны тэр боксууд тэр бокс бол маань болохоор 45 пиксел сайзтай гэлсэн дээр зурагдана. Тэгээд 0 гэсэн тоонууд нь болохоор хоосон газар гэсэн үг. 0-оос бусад тоонууд нь болохоор ямар нэг object одоо нэг гэдэг нь болохоор тойроод байгаа шахан магадгүй 2 гэх юм бол дайсан, 3 гэх юм бол юу ч тийм ингээд 0-оос бусад одоо 0-оос бусад одоо тоонууд нь болохоор бүгд ямар нэгэн object гэсэн үг. За тийм бол одоо би энэ жишээлбэл 5 гэдэг энд бол миний player байгаа гэж бодъё. Тийм бол би ямар нэг хан мөргсөнгүй би шалгах арга нь болохоор дээшээ нэг яваад 2 яваад дээдийнх нь элемент гэсэн чинь хэрвээ 0 биш байх юм бол хан мөргчлөө гэсэн үг. Дараа нь дээшээ дахиад явна. Энэ шиг дотор явжсэн бол дахиад 0 байна. Тэгэхээр энэ маань тийм тэгэхээр энэ маань болохоор дахиад одоо хоосон газар гэсэн үг. Тэгэхээр дахиад дээшээ нэг явангууд энэ маань нэг гэсэн доол гарч иж байна. Тэгэхээр энэ маань энд бол би хан мөргчлөө гэсэн үг. Тэгэхээр би одоо шийдвэл плеер маань энд байж байгаа. Доошоо энэ ташиг явах юм бол энийг чеклэн тэгээ энд 0 биш 1 гэдэг зүйл гараад ирлээ. Тэгэхээр энд бол хан мөргчлөө гэсэн үг. Иймэрхүү маягаар ерөнхийдөө болохоор хан мөргсөнгүй юу гэдэг зүйлээ болохоор шалгаж байгаа энэ маань ямар ч тригонометрийн функцийн ашиглахгүйгээр энэ бол маш хурдан аргаар чек хийх арга гэсэн зүгээр арайгийн индексээр нь элементээс сэлгэлж аваад элемент одоо индексээр нь сэлгэлж аваад хана мөргсөнгүйг бол мэдчихнэ. За дараагийн хоёр дахь алхам нь болохоор хоёр дахь state нь болохоор calculating unit state distance гэж байгаа. Unit state гэдэг нь болохоор нэг дөрвжин бокс явахад нэг дөрвжин боксыг би нэг unit гэж бол нэрлсэн. Тэгээд энд болохоор нэг индекс нэг object болгон байна нэг unit.
Тэнгүүд энэ нэг юнит маань болохоор дэлгэцэн дээр canister 45 пиксел сайзаар энэ бокс зурагдж байгаа. Тэгээд энэ дотор одоо 45 пикселийн дунд нь хааны газар энд нь бол плеер бол байгаа. Плеер маань болохоор энэ зүг рүү бол харж байна. Тэгээд энэ зүг рүүгээ хараад одоо ишээ би өнөөр би болохоор лайныгаа үргэлжлүүлээ. Зурчгаараа би баруун тишээ энэ лайнаа үргэлжлүүлээд баруун талынхаа одоо энэ зураас хүртэл үргэлжлүүлээд энэ баруун талынхаа бокс руугаа одоо би үргэлжлүүлээд зурна гэсэн үг. Энэ хүртэл явхад одоо y direction маань x одоо энэ баруун тишээ одоо энэ хан хүртэл үргэлжлүүлээ явхад энэ энэ плеерээс энэ хоёрын хооронд явж байгаа энэ length маань хэр их өөрчлөгдөж байна. Нэг юнит одоо явхад энэ би нарай буруу зурчлаа. Эндээс одоо нэг юнит баруун тишээ явхад энэ хоёрын хоорондын зайн энэ одоо нэмэгдэж байгаа урт маань хэр байна гэдгийг бол calculate хийн. Энэ маань болохоор миний calculating unit state distance гэдэг маань болохоор энэ байгаа. Хэрэг би x direction руугаа одоо нэг бокс нэг юнит баруун тишээ явах юм бол миний length маань хэр одоо би явах вэ гэх юм бол энэ маань болохоор 48 пиксел явна гэж байна. Тэгээд энэ хажууд нь болохоор түүнийх нь уртыг нь би энд улаанаар бол зурсан байгаа. X direction болохоор улаан өнгөтэй, y direction болохоор би ногоон өнгөтэй зурсан байгаа. За тэгвэл би энд зурсан зүйлээ арилгаад энд ногоон өнгөийг би сонгож чадахгүй энд яагаад чи Mac дээр энэ Epic Beam гэдэг зүйлийнх нь өнгө сонгодог нь бол ажиллахгүй байна. Уул нь бол энэ дээр дараа Windows дээр энэ дээр дараа өнгө сонгодог нь бол гараад ирдэг. Гэхдээ Mac дээр ямар ч юм мэдгүй. Энэ бол ажилтгүй байна. За тэгвэл дараа нь би доошоогоо одоо энэ маань энд ирсэн байлаа гэж боддог. Би доошоогоо нэг юнит явъя гэж бодно. Тэгэхээр би y direction-оор доошоогоо нэг юнит явахад энэ цэнхрээр би зураатай. Энэ маань энэ юнит маань цаашаа доошоогоо одоо явах хүртэл энэ маань дахиад нэглээ урт зам туулж явж иж дараагийнхаа dotline line-ээр ирж байгаа. Тэгмэд энэ хоёрын хооронд байгаа энэ зам маань болохоор энэ зам маань энэ би юнит одоо y direction руугаа нэг юнит явахад 126 пиксел урт одоо энэ distance маань бол хамаагүй урт явна гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо ойлгомжтой болсон байх гэж байна. Энд би эндээс энэ ягаан дээр байж байгаад доошоогоо нэг юнит явлаа. Тэгэх юм бол доотлынхаа юнит хүртэл би энэ лайныг үйлчлүүлээд зурх болно. Тэгэх юм бол энэ урт маань сайны 126 пикселээр энэ урт маань нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бид нэр болохоор одоо нэг боксоор алхаад энэ явчихна. Ягаад тэгэхээр бидний Mac дээр бид нэр нэг индексээр явчихна гэсэн үг. Тэгээд дараа бид нэр энэ 0 биш одоо ямар нэгэн 0-оос өөр хан мөрөх хүртэл бид нэр энэ зүйлээ давтна гэсэн үг. За тэгэнгүүт болохоор одоо хамгийн ихний доор нь болохоор энэ unit distance гэдэг зүйл маань болохоор энэ байгаа үнэгээ би calculate хийсэн. Түүний томьёо нь болохоор энэ calculate unit distance гэдэг би энэ function бичсэн байна. Calc unit distance тэрний томьёо нь болохоор энэ байна. Math square root нэг дээр нэмэх нь плеерийнхаа direction одоо плеерийн direction маань плеер маань анх аль зүг рүү харж байсан тэр маань би нэг reset хийгээд энэ плеерийн маань харж байгаа direction энэ урт нь болохоор би яг нэг юнит маань энд болохоор 45 пиксел урттай доошоо 45 пиксел байгаа. Тэнгүүд энэ плеерийг харж байгаа энэ distance in direction маань бас 45 пиксел яг нэг юнитийн урттай байгаа. Яг эднэртэйг ижлэн. За тэгмэд энэ плеер маань болохоор нэг юнит урттай одоо иймэрхүү ташуу чиглэлд бол харсан байна. Тэгэхэд хамгийн ихний огтлцож байгаа intersection point маань болохоор би step одоо selecting box дахиад ихнээс нэмэлт тэнгүүд хамгийн ихний intersection point маань болохоор энэ байна. Тэгэхээр бид нэр энэ дээр accumulate хийж явна. Одоо энэ болохоор хамгийн ихний огтлцож байгаа зэрэг
За тэнгүүд player маань болохоор яг энэ боксныхоо дунд хаа нэгэн газар бол байгаа. Тэгээд player маань энэ хавцаа ч юм уу байгаа. Тэгээд эндээс доошоогоо явж байгаа зүйл маань болохоор энэ triangle энэ юу 90 градус өнцгтэй гурвалжин энэ дээр болохоор бид нэр Pythagorean теорем ашиглаад Pythagorean теорем ашиглаад энэ лength-ийн уртыг бол calculate хийгээд мэдээд авчна. Тэгэхээр тэр урт маань болохоор unit distance-ээр бол бид нар бол calculate хийж байгаа unit distance маань. Тэгэхээр unit distance маань болохоор 45 pixel урттай явсан direction маань болохоор 45 pixel байгаа. Яг тэгэхээр бид нар энэ бүх юугаа дараа нь calculation дандаа нэг unit-ээр явна. Нэг индексээр нэг unit-ээр calculate хийж байна. Тэгээд тэр unit хамгийн сүүлд гарсан unit-тэй болохоор энэ box-ийнхаа size-аар 45 pixel-ээр үржүүлээд бид нар яг энэ жинхэнэ уртыгаа хамгийн сүүлд бол гэж calculate хийж гаргаж авах байгаа. За тэгээд одоо энэ болохоор доор нь болохоор дараа нь би энэ unit distance гэдэг нь бол одоо ойлгомжтой болсон байх гэж байна. Нэг unit явах болгоод x direction руугаа нэг unit эсвэл y direction руугаа нэг unit явах болгонд энэ маань хэр уртаар нэмэгдэх вэ гэдэг нь болохоор тэр байгаа. Тэгэхээр би x direction руугаа баруун тишгээ нэг unit явах юм бол одоо баруун талын би нэг арай муухай зарчлаа. Одоо энэ баруун талын line маань болохоор энэ байна. Энэ маань болохоор энэ одоо нэмэгдэж байгаа цэгрээр зурсан зураас урт нь болохоор 48.14 пиксел бол байна. Тэнгүүтээ дараа нь би ягаанаар үйлчлэгээ зуръя. Дараа нь болохоор би y энд болохоор би x direction руугаа явсан. Тэнгүүд нэг unit дараа нь би y direction доошоогоо нэг unit явах юм бол энэ маань цаашаа дахиад нэлээд урт line зурагд болно. Тэгээд энд дараагийн line аваад тэгвэл энэ ягааны урт маань болохоор 126 164 гэх мэтлээ. Одоо иймэрхүү урт. Өөр одоо x-ээс бол бараг 2 3 дахин урт явна гэсэн. Би y direction доошоогоо нэг явах юм бол урт маань бол ийм уртаар нэмэгдэнэ гэсэн үг. За тэгээд доор нь болохоор энэ accumulated x distance гэсэн байгаа. Одоо би энэ алхмаар явна тэр маань болохоор loop. Тэгээд тэр loop дээр болохоор би энэ distance-ийг бол нэмэнд энд байгаа calculate хийсэн энэ 28 68 гэдэг distance маань болохоор үнээр одоо болохоор яг одоо энэ box дотор яг энэ цэг дээр яг тэр энэ юм маань энэ point маань болохоор яг юу энэ болон өнцөг дээр байхгүй энэ 40 энэ box-ийнхаа дунд бол байгаа. Тэгээ энэ дундаас эхлээд ийшээ ирэх оронд энэ болохоор яг бүтэн 45 пиксел бол яваагүй. Хэрвээ энэ дахиад би reset хийгээд харах юм бол reset одоо reset хийгээд харах юм бол энэ 45 пиксел урт нэг юм маань болохоор ийм урт байгаа. Гэхдээ ийм хол явахыг хүсээгүй. Хамгийн эхлээд calculate хийгээд энэ box дотор би одоо хэр хол явсан байна. Тэр урт маань болохоор энэ нь x direction руу болохоор одоо юу за үүнийг нь одоо би яран за үүнийг би одоо яг юу яаж calculate хийсэн нь бол тайлбарлахад жоохон хэцүү байна гэдэг кодыг харах юм бол энэ зүйл тийм түүнийг би яаж calculate хийсэн бэ болохоор энэ байгаа. Энэ box маань болохоор яг энэ одоо яг энэ selected байгаа current box маань болохоор энэ box маань эхэлж байгаа яг энэ координатыг нэх юм бол яг энэ булангийн цэг бол байгаа. Яг энэ булангийн цэг. Тэнгүүд player маань болохоор энэ дотор энэ боксны дунд хавцаа бол байгаа. Тэгэд player маань болохоор энэ дунд бол байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд ямар нэгэн зай байна гэсэн үг. Тэгэхээр түүнийг нь calculate хийгээд тэр маань болохоор энэ бол байгаа. Хэрвээ энэ хоёрын хооронд энэ маань болохоор нэг бүтэн unit бол яваагүй. Тэр энэ цэгээс авахад явах юм бол энэ нэг бүтэн
Энэ бүтэн юнит явах юм бол 45 пиксел гэх юм бол энэ маань болохоор иймэрхүү урт бол явах болно. Тэнгүүд энэ илүү гарцсан хэсгийг нь хаснаа гэдэг нь болохоор уртталт нь байгаа энэ хэсэг гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг энэ илүү хэсгийг хасж байгаа нь болохоор энэ grid x гэдэг маань болохоор яг энэ булангийн grid одоо энэ боксны маань бол яг x axis x одоо length гэсэн үг. Урт нь яг x point гэх юм уу. Тэгээд түүгээр нь одоо би яг түүнийг насаад энд болохоор би calculate хийгээд энд саяны хамгийн анхны энэ accumulated distance гэдэг зүйлийг бол хамгийн анхны энэ distance-ийг нь бол хийж calculate хийсэн байгаа. За тэгэхээр дараа нь болохоор calculating unit distance гэдэг зүйлээ calculate хийгээд хамгийн анхны accumulated distance олсон. Түүний доор болохоор final distance гэдэг бас нэг variable бол байгаа. Тэр маань одоохондоо бол 0. Энийг би одоо update хийж явах болно. За тэгэхээр дараагийн одоо миний хийх зүйл болохоор энэ accumulated distance энэ хоёрыг би хооронд нь харьцуулна. Хэрвээ миний accumulated distance x нь y-аас бага байх юм бол би x direction руугаа явна гэсэн. Би одоо энэ шийдвэр гаргах хэрэгтэй болно. Бокс руу алхахдаа. Хэрвээ миний x нь y-аас бага байх юм бол би баруун тишээ алхах нь. Хэрвээ миний y маань x-ээс бага болчих юм бол би доошоо алхах гэсэн үг. Доошоо юм эсвэл дээшээгээ миний энэ ray маань аль зүг рүү харсан байна. Y direction руу алхах нь. Хэрвээ миний энэ x direction руу явж байгаа x маань болохоор зөв юм уу баруун тишээ явна. Тэнгүүд миний энэ x distance маань x distance гэдэг нь болохоор accumulated x distance маань болохоор зөв юм уу баруун тишээ явж байгаа distance. Тэгээд энэ би одоо нэг unit явах болгонд update хийгээд энийхээ length-ийг нь нэмээ явна. Тэр нэмэх зүйл нь болохоор би unit distance x-ээ нэмнэ гэсэн үг. Одоо би баруун тишээгээ нэг unit явах юм бол энэ accumulated энэ 28 бол байгаа хүн дээр би 48-ыг нэмнэ гэсэн үг. За тэгэхээр одоо би баруун тишээгээ дахиад алхая. Би энд нэг тэмдэглээд авчи. Энд хамгийн анх энэ цэг дээр байсан шүү. Зяг step. Тэнгүү дараагийн одоо энэ step нь болохоор walking гэж алхаж байгаа. Энэ алхаж байгаа маань болохоор ерөнхийдөө сүүлийн stage. Одоо би харныг мөрөх хүртлээ алхах нь энэ маань нэг loop гэсэн үг. За тэнгүү би болохоор энд баруун тишээгээ нэг unit явсан. Тэгээд энэ хүртэл алхацсан байна. Яагаад баруун тишээ явсан бэ гэхээр миний x маань түрүүн y-аас бага байсан. Тэнгүүд x дээр би 41 баруун тишээ нэг явсан учраас би unit distance-ийг нэмчин. За тэнгүүд энэ болохоор баруун тишээгээ би нэг явна. X distance маань бол 76 болсон. Дараагийн удаад энэ x маань бол y-аас бага шилжлээ. Y нь x-ээс бол бага. Одоо энэ accumulate хийгдсэн урт нь бол энд бол харагдаж байна. Тэгэхээр би дараагийн удаа доошоо алхна гэсэн үг. Энэ удаад болохоор би доошоо нэг алхана. За тэгэхээр би удаа дахиад алхая. Step. За тэгвэл одоо энэ цэнхэр боксыг харж байгаа бол энэ би доошоо алхсан гэдгийг бол хэлж байна. Тэгээд би map харах юм бол тэгээд энэ player-ийн маань өнгө бас ногоонтой болсон. Энэ маань надад юу хэлж байгаа юм бэ гэхээр миний энэ y маань x-ээс бага байна гэсэн. Тэгээд энэ y distance маань x-ээс бага болчих юм бол би player-ийн ногоонтойгоор зурна. Тэгээд x маань хэрвээ y-аас бага болчих юм бол би player-ийн улаангтойгоор зурна. Одоо бол дараагийн алхам дээр болохоор энэ маань улаангтой болно гэсэн үг. Яг одоо сая энд байсан дээр би 126-г бол нэмсэн. Яг тэгэхээр доошоо нэг unit явахад y direction-оор би нэг unit явахад иймэр нэмэгдэж байгаа. Тэнгүүд энд бас нэг зүйлийг одоо харах юм бол доор нь final distance гэдэг зүйл маань update хийгдсэн байгаа. Final distance маань болохоор хамгийн сүүлийн байсан distance яг нэг update хийгдэхийн өмнө хамгийн сүүлийн distance байнга бас track хийж явна. Яагаад тэгэхээр дараагийн loop маань дараагийнхаа loop дээр хан мөрч магадгүй гэх юм бол түүнээс өмнө би хэр хол явсан байсан бэ? Түүнийг байнга track хийж явна. Тэгээд хан мөрөсний дараа үзэхэд энэ бол final distance маань энэ яг эцсийн distance маань ягаан өнгөтэй болох болно. За тэнгүүдээ би дараа нь одоо доошоо явсан байна. Тэнгүүд доошоо явангууд point маань болохоор энд байсан. Эндээс энэ үрх хооронд y direction-оор нэг явахад энэ маань болохоор unit distance нэг unit явахад y маань болохоор y direction-оор нэг unit явахад distance маань болохоор
126-аар нэмэгдэнэ гэсэн үг. За тэгвэл би 126-аар distance-ээ нэмсэн. Одоо дараагийн удаа би алхахад энэ x y-аар харьцуулна. X маань y-аас бага байна. Тэгэхээр би x direction руугаа явна гэсэн. Тэгэхээр би дараагийн удаадаа болохоор алхахдаа баруун тишийг алхана. За тэгэхээр би одоо баруун тишийг алхая. Step. За тэгээд баруун тишийг алхангууд одоо энэ x маань болохоор дахиад энэ 48-аар бол нэмэгдэж эхэлнэ. Би тэрийг бас track хийгээд 6 явъя гэж бодчих. Тэгвэл дараагийн удаад би үнийг ханаас нэг мэдхээ болчихно. За тэгвэл энэ маань болохоор update-ийнхаа өмнө болохоор x direction маань болохоор энд байсан байна. Иймэрхүү урттай байсан байна. Тэгээд түүнийг нь хуулаад авцсан. Дараагийн удаа дахиад энэ x маань болохоор y-аас бага байна. Тэгэхээр баруун тишийг алгана. Тэгэнгүүт үүнийгээ бас сэвэлж авна. Хамгийн сүүлд байсан distance энэ final distance гэдэг маань хамгийн сүүлд байсан distance-ийг үргэлж сэвэлж явах болно. Тэгээд энэ дээрээ одоо x маань болохоор y-аас бага. Тэр би баруун тишийг нэг явахад x нэр болохоор 48 пиксел энэ урт нь нэмэгдэнэ гэсэн. Тэр би энэ дээр дахиад 48 нэмээд 128 дээр 48 нэмэх юм бол магадгүй 172 173 ч юм уу трафица болно гэсэн үг. За тэгвэл одоо энэ болохоор би баруун тишийг явсан байна. Тэгэхээр би одоо дахиад баруун тишийг явна. Яагаад тэгэхээр энэ улаан маань accumulated x distance маань болохоор accumulated y distance-ээс бага байгаа. Accumulated гэдэг нь болохоор байнга нэмэгдээд явж байгаа энэ зүйл нь болохоор accumulated distance. Тэр distance-ийг бол зурж байна. Одоо энэ болохоор бидний маань юу болохоор улаангт болсон байгаа. Яагаад тэгэхээр улаан нь ногооноос бага байгаа. Accumulated distance маань. За тэгвэл би дараа нь дахиад баруун тишгээ нэг юунет явна. Окей. Упсын. Нэг л энэ нэг л буруу ажиллаа явчлаа шүү. Нэт байхгүй бол би нэг одоо refresh хийж чадахгүй онцгүй юм болох. Зөвхөн би нэг түрүүн би юуг нь өөрчилсөн юм болоо. Энэс онцгүй юм болох гэдэг чинь. Oh my god. Болон би үүнийг түрүүн шалгаж үзсэн л юм да. Зүгээр би яг код яг юу түрүүний би юм тайлбарлаж явахдаа жоохон өөрчилсөн. Тэгээд нэтгүү энэ маань refresh хийдэг байж магадгүй. Одоо зөв ажиллаж байна. Би буцаагаад байрлалын солиод үзье. Энд баг баг шиг байна. Зөв. Зөв. Би толгой өрчихөв өөрөө. За тэгвэл би дахиад одоо энд үзье. Энд энэ бас баг зэргийн толгой эргүүлмээр алгоритм нэг хэд удаа плей хийж үзчихэж яг ойлгох болно. За одоо миний accumulated x distance маань y-аас их байна. Тэгэхээр би доошоогоо алхах гэсэн үг. Y маань одоо энэ маань ногоо өнгөтэй болно. Энэ box маань доошоо нэг явлаа. Энэ хэрэг би доошоо нэг явахад accumulated y маань болохоор ийм болох байна. Гэхдээ түүнээс өмнө би энд нэг зүйлийг track хийж бодож байна. За хамгийн сүүлд accumulated x distance маань энд байсан байна. Хамгийн сүүлд final distance маань энд байсан байна. Тэр дараагийн удаа update хийхэд final distance маань энд ирнэ гэсэн үг. Энэ accumulated x distance маань дахиад update хийгдэн 50-аар нэмэгдээд энэ хамгийн сүүлд accumulated x distance маань final distance болоод сэвэлснээр авна гэсэн үг. За одоо би нэг явъя. Дахиад нэг алхам. За одоо ингээ харангууд энэ бол яг ажиллаж байна. Дахиад энд accumulated x distance маань энэ байна. Дахиад би баруун тишгээ алхах гэсэн үг. Одоо box цэнхэр box маань баруун тишгээ явна. Тэгээд энэ дээр бас дахиад 50-аар нэмэгдэнэ. Тэгээд хамгийн сүүлийнхаа энэ x distance-ээ би сэвж байгаа. Яг тэр x distance маань update хийгдэх учраас. За тэгээд би одоо алхангууд баруун тишээгээ алгасан. Энэ маань болохоор жоохон сонь зурж магадгүй. Гэхдээ би энд зурж байгаа юм дээрээ баг зэргийн
баг хийсэн байж магадгүй би энэ хараад байгаа бараа тийшээ дахиад баруун тийшээ. Энд 2 бокс автаа тэгчлээ. Энэ бол юу вэ? Баг байна юм би дараа нь засыг энэ бокс бол биш шүү. Гэхдээ энэ лайн маань бол яг зөв зурагтай явж байна. Энэ бокс маань харин миний толгой эргүүлчлээ. Энэ боксыг би яагаад ийм болгосны хараад байгаа код дотроос. Гэхдээ үнийг бол би рефреш хийж чадахгүй яагаад гэвэл net одоохондоо бол байхгүй байна. Тэгээд компьютерийн батарей бас дууслаад тэгэхээр би энэ видео маш хурдан дуусгах хэрэгтэй гэж сануулж байна гэсэн үг надад. За би энэ саяны боксын хаан зурж байгаа би хараад байгаа кодоо. Walking гэдэг function бол байгаа энэ байна. Хэрвээ би хам мөргөөгүй байх юм бол accumulate UI map сони юм энэ яагаад уул нь код дотор тийм харагдахгүй л байх яг л зүйл харагдаад байх юм. Гэхдээ reset уул нь бол яг алгоритм нь бол зөв ажиллаж байна. Гэхдээ энд map маань буруу зурагдаад байна. Хоёр боксыг яагаад зэрэг автаа тэгдчихэд байна. Нэг бол боксоор алах гэдэг. Одоо энэ харах юм бол би энэ дараа. Одоо яг энэ дараагийнх нь энэ хоёр бокс хоёулаа синхро болчихно. Нэг алхаад. За энд бол яг ямар нэгэн баг байх шиг түүнийг юм би дараа засъя. Ямар ч бас алгоритм байна бол зөв ажиллаж байгаа. Тэгэхээр алгоритм руугаа анхаарай. За тэгэхээр дахиад би энэ тракийг явъя. Энд x урт маань болохоор одоо их урт болсон байна. Y маань хамгийн сүүлийн одоо y маань бол энд байсан. Тэгэхээр дараагийн явдад болохоор би доошоо гаална гэсэн үг. Тэр түүнийг юм би сэвэлж аваад final distance маань энэ дээр нь тэгээд энэ дээр 145 дээрээ 100.1 нэмээд 245 маягийн болно гэсэн үг. Y маань автаа тэгдэд. Одоо би доошоо алхангууд маань 245 бол яг болсон байна. Окей. Дараагийн удаад болохоор x маань бол бага байна. Тэгэхээр би дараагийн удаа x автаа тэгнэ гэсэн үг. Энэ final distance маань энэ болоод x дээрээ 50-ыг бол нэмнэ. Тэгэхээр би баруун тишээ энэ дээр бол алхана. Гэхдээ энд байгаа нэг илүү боксыг би дарчи энэ x шүү. Энэ бокс бол байхгүй байх хэвээр. Энд юу дээр зурж байгаа юм дээр бол алдаатай зурагдсан байна. Гэхдээ алгоритм бол яг зөв ажиллаж байгаа. Тэгэхээр сайн зовлтгоо. Тэрнийг байхгүй нэг бодчихорой. Тэгвэл би баруун тишээ алхлаа. Энэ зүйл бол байхгүй. За тэгэнгүүт энэ одоо болохоор миний x маань бол автаа тэгээд x маань автаа тэгээд accumulated x маань болохоор энэ дэрсэн байна. Тэгэхээр дараагийн удаа би дахиад x-ийг автаа тэгнэ гэсэн. Яг тэр x маань y-аас бага байгаа. Тэгээд final distance маань ийшээгээр нь энэ 233 дээр 50-ыг нэмэх юм бол 285 болоод x маань дараагийн алхам дээр урт болно гэсэн үг. Одоо би дахиад баруун тишээ алхана. Окей, энэ бокс одоо хаанаас яаж гарч ирээд байгаа би өстой ойлгохгүй байна. Stage тийм аа. Түрүүн би энэ кодон дээр нөгөө нэг тайлбарлах гэж хахад энэ жишээл 2 байсан гэж бодъё. Эсвэл хам авч юм уу? Бодчих. Тэр үед л энд баг орчлоо гэж чинь тэгээд маань рефреш хийдэггүй яагаад тэгэхээр net байхгүй учраас энэ маань рефреш хийдэггүй аваад тэгдэхгүй. Энэ сайт маань уншгаа болчихно. Тэгээд рефреш хийхгүй бол байгаа нь тийм учраас тэрнээс л болсон болов гэж бодож байна. За тэгэнгүүт би дахиад одоо энд харах юм бол миний y маань болохоор accumulated y маань accumulated x-ээс бага байна. Тэгэхээр дараагийн удаад би доошоо алхна гэсэн үг. Доошоо алхангууд одоо ногоон маань бол ялаад плеер маань ногоон болцсон байна. Яг тэр ногоон маань сая автаа тэгцээ. Одоо дараагийн удаад болохоор x маань автаа тэгдэнэ. Сая би сүүлийн юуг нь y-ха уртыг бол тэмдэж авах хамартчих юм магадгүй y урт маань энд байсан байна. Тэгээд дараагийн удаад болохоор x маань энд байна. Одоо final distance маань x-тэйгээ тэнцүү
энэ хавцаа ирнэ гэсэн үг. Тэгээд би дахиад дараагийн удаа болохоор баруун тишийг алгана. Одоо эндээс баруун тишийг алгана. За баруун тишийг алхахад болохоор энэ барууны улаан distance маань болохоор энэ байна. Тэгэхээр би x маань дахиад y-аас бага байгаа учраас би дахиад баруун тишийг алхана гэсэн үг. За тэгэнгүүт энд болохоор хитэрсэн харагдчих магадгүй, энд бол санаа зовох шаардлагагүй. Яг тэгэхээр би баруун тишийг алгаж байгаа. Тэгэнгүүт x маань болохоор accumulated x маань болохоор одоо ийм урт болсон. Гэхдээ миний y маань болохоор энд байна. Тэгэнгүүт миний y маань одоо x-с бага болсон учраас би доошоо алхана гэсэн үг. Тэгэхээр би эндээс ирээд одоо энэ индекс дээр бол ирсэн байгаа current index маань current одоо selected index маань эний яагаад өнгөслөгдөхгүй байна. Current index маань одоо яг энд бол байгаа. Одоо би доошоо алхана, ягаад гэвэл миний y accumulated y маань болохоор x-с бага байгаа. Тэгэхээр би доошоо алхах юм доор нь хана. Тэгээд би collision одоо intersection point ханаа олчлоо гэсэн үг. Одоо би сүүлийн алхам. Тэгэнгүүт энэ state маань болохоор finished. Энэ player маань юм гэнэ болохоор ягаан өнгөтэй болоод энэ яг final distance нь энэ хан мөрөгцөн. Одоо би яг түүнийг олчлаа гэсэн үг. Тэгээд энэ final distance маань болохоор энэ байна. Тэгээ одоо хамгийн сүүлийн y distance-ийг бол уулж аваад энэ маань болохоор миний хамгийн сүүлчийн final distance. За тэгэхээр энэ болохоор ерөнхийдөө болохоор digital differential analyzer гэдэг алгоритм болохоор ерөөсөө энэ байгаа. Одоо энэ болохоор би алхмаар нь бол яг visualization хийж үзүүлээ. Үүнийг бол анх бол ойлгоход бас жоохон тодорхой гэдмээр, ялангуяа ийм visualization бол би нэгч байдгүй байлээ, интернетээс бол нэг ч хайж олж байгаагүй. Тэгээ би баг хийж байгаа ахных нь үгүй юу. Тэгээ магадгүй өөр хин нэг хүн интернет хааны газар хийцэн байж магадгүй, гэдэг түүнийг би харж байгаагүй баг. Ямар ч байсан би Google-ээс хайгаа үзэхэд бол энэ digital differential algorithm visualization бол байгаагүй. Би яг энэ өчтөр яг энэ юу гэгээд манаас сууж та би энэ visualization гэж үзүүлэх гээд хайгаа үзэхэд бол олдоогүй. Тэгээд би үнийг ерөнхийдөө үлээ усаад би үнийг бол хийж бол шийдсэн. За тэгээд одоо би нэг дахиад нэг алхмын үзүүлээд би тэгээд арай өөр газар авчиж чагаад арай өөр direction руу гарч чагаад. За нэг ийм их чиглэл тарж байгаа би зүүн доошооч марж аваад даалах юм. Хамгийн эхлээд selecting box сонгоно. Дараа нь calculating unit step. Нэг одоо unit явахад би x direction маань хитэр нэмэгдэх нь, y маань хитэр нэмэгдэх нь түүнийг calculate хийж авна. Тэгэхээр би x direction-ыг явахад урт маань бол 58.66-аар нэмэгдэх нь. Тэгээд y direction-ыг явахад урт маань 70-аар нэмэгдэх нь. Тэгээ яг одоо миний байгаа business маань болохоор 25.744.1 хэд байна. Би яг энэ боксныхаа голоос энэ ирмэг хүртэл явахад бол ийм distance бол байгаа маань. Тэгээ одоо би дараа нь алхаж эхэлнэ. Алхаж эхлэнгүүт хамгийн сүүлд байгаа accumulated distance-ээс багыг нь final distance рүүгээ хуулж авна. Тэгээд хамгийн бага дээр нь дахиад unit x нэмнэ. Яагаад гэхээр би нэг unit явж байгаа учраас. За тэгвэл одоо би дараагийн индексээр нь одоо энд байгаа энэ индексээр нь бол алхаж гэж юм гэсэн үг. Тэгээд дараагийн дээшээ явах уу, баруун явах уу, зүүн явах уу, энэ индексийнхаа юмуудыг бас саяны уртаар нь шийдэж тэгж жагаад явж байгаад нэг гэдэг тоог мөрөгчих юм бол би хана мөрөгчлөө гэсэн үг. За тэгвэл дахиад би одоо энэ алхая. Одоо би доошоо алах уу, зүүн тишээ алах уу гэдэг шийдэхэд бол одоо энэ хоёрыг харьцуулна. Миний accumulated y маань x-с бага байгаа учраас би доошоо юм уу, дээшээ явна гэсэн үг. Y direction байгаа. Тэгвэл за би доошоо явлаа. Одоо би харах юм бол y direction маань accumulated y distance маань хол болсон байна x-с. Тэгэхээр би x direction руу зүүн тишийг алхна гэсэн үг. За тэгвэл одоо энэ x маань y-аас урт утсан. Тэгэхээр би доошоо алхна. Тэгээд энэ нь бол яг гоё ээжлэл явах юм байна. Дараа нь зүүн тишийг алхна. Тэснэ дахиад доошоо. Тэснэ зүүн тишээ. Тэгээд доошоо гингүүд final distance дуусчих байгаа. За тэгвэл би энэ болохоор арай өөр цаг дээрээс
Үзвэл магадгүй дээшээ харж байгаагаар ч юм уу. За хамгийн ихний step нь болохоор selecting current box, дараа calculating unit x distance, unit y distance. Тэгээд яг initial хамгийн анхны accumulated x distance, y distance calculate хийж байгаа. За тэгэнгүүтээ би энд болохоор энэ болохоор их ойрхон байна. Ханарунда x direction байгаа. Тийм учраас ийм болж байгаа. За тэгэнгүүт миний x distance маань болохоор энэ 16хан, y distance маань болохоор ийм байна гэж байна. За тэгээд би одоо алхаж эхлэн би энд болохоор x direction байгаа зүүн тишийг алхна гэсэн үг. За тэгэнгүүт x маань y-аас уртулчлаа би дараа нь дээшийг алхна. Тэгэнгүүт одоо y маань x маань y-аас бага болчлоо. Тэгэхээр би x direction руу алхна зүүн тишээгээ. Тэгээд одоо бас дахиад x маань y-аас бага байна. Тэгэхээр би дахиад зүүн тишийг алхна гэсэн үг. За одоо харангууд y маань энэ ногоо маань удаанаас бага болчлоо. Тэгэхээр би дээшийг алхна. Тэгэнгүүт одоо x маань y-аас бага болсон. Тэгэхээр би зүүн тишийг алхна. Дахиад би зүүн тишийг алхна. Тэгэнгүүт дахиад дээшээгээ. Одоо би зүүн тишийг алхна. Дахиад зүүн тишийг алхна. Одоо дээшийг алхангууд дээрлэлт маань хана. Тэгээд би final distance авчиж байгаа. Ягаан маань болохоор final distance-ийг хамгийн сүүлийн одоо update хийхээс өмнө байсан хамгийн сүүлийн distance-ийг сэвэлж авах. Тэр маань болохоор миний final distance байгаа. Тэгэхээр энд харах юм бол одоо энд бол энд болохоор бага маань болохоор энд байна. Тэгэнгүүт миний final distance маань энэ x-ийг хуулна гэсэн үг. Дараа нь болохоор би y-гаа хуулна. Дараа нь би x-ийг хуулна. Дахиад би x-ийг хуулна. Яг хамгийн сүүлд байсан distance-ийг track хийж явна. Тэгээ хан мөрөх хүртлээ. Тэр маань final distance. За одоо би дээшийг алах гэж. Тэгэхээр миний final distance маань болохоор энэ y-ыг хуулаад энэ дэр нэ гэсэн үг. За одоо би харъя. За тэгэнгүүт яг y distance маань ирсэн байна. Бас ингэж харахын оронд энэ тоонуудыг хараад track хийж болно. Distance-ийг би тоонуудаар нь бас харуулсан бол байгаа. За тэгээд reset одоо би дахиад play-рээ move хийгээд үзье. Нэг газар руу явуулж байгаа баруун дэше ч юм уу. Харъя. X direction. Яг энэ line маань болохоор урт бог нь янз янз болоод байгаа нь болохоор энд болохоор ямар нэгэн object байгаа байна. Тэгэхээр тэр маань харагдахгүй байна. Яг энд бол нэг харагдахгүй object байна. Яг энийг сая мөргчлөөсөө миний энэ маань finish гэдэг дууссан. Энд биш. Би өөр яг хаана байгаа нь олчлоо. Энд яг box байна. Тэгээд түүнийгээ би энд зураг байна. Энэ сайн нэг нэтсрээ үнэнд юу update хийгдээгүй код нь энд байх шиг байна. Яг энд нэг box байгаа байна. Гэхдээ би үнийг refresh хийгээд зурж болж чадахгүй. Ягаад тэгэхээр refresh хийх юм бол энэ уншихгүй чинь энэ маань нэтэр уншиж байгаа код байна маань болохоор интернетээр харж байгаа учраас одоо энэ болохоор офлайнаар ажиллаж байгаа. Тэгээд би энийг бол refresh хийж чадахгүй байна. Тэгэхээр би яагаад энэ зүг рүү бол харж чадахгүй юм байна. Энэ box-ыг өнгөрч яваад ийшээ хараад одоо зүгээр авах гэж бодож байна. Одоо бол яг зөв байна. Тэгэхээр яг энд бол нэг box байгаа мэт би үнийг мөрчөөд нэг дайсан ч юм уу юу ч юм би энд зөв нь бол ярьж байхдаа нэг box үлдсэн мэт. Гэхдээ энэ маань бол зурагдахгүй байгаа. Хана гэж бол зурагдахгүй байгаа боловч энд бол үнээр ихтэй ямар нэг object бол байна. Окей, тэр маань түрүү нарийн толгойг үлдээсэн. Нэг тийм зурагдахгүй байгаа болохоос би энд нөгөө нэг map-ын дээр тайлбарч ярьж байхдаа магадгүй энд 2 ч юм уу 3 ч юм уу 5 ч юм уу байж болно гэж ярьж явах үед энд бол үлдсэн байна. Тэгээд тэр маань зурагдахгүй байгаа. За тэгэхээр ерөнхийдөө digital differential analyzer гэдэг алгоритм маань ерөөсөө энэ маань ямар ч trigonometry ашиглахгүйгээр хамгийн анх энэ маань бол ганцхан удаа square root function бол дуудаж байгаа calculating
аавна. Calculating unit distance ганцхан энэ л square root function. Ганцхан удаа дуудаж байгаа энэ нэг дээр нэмэх нь y квадрат дээр хуваах нь x квадрат энэ зүйл маань хаанаас гарч ирсэн бэ гэдэг би маш удаан тайлбарлажээ. Тэгэх юм бол энэ видео маань ингээд бүрэн болчих гээд байна. Pythagorean theorem гэдэг зүйл бол байгаа. Би энд жоохон буруу зурчлаа. Гэхдээ тэр нь бол нэг чухал бол биш. A B C энэ гурвалж маань энд 90 градус өнцгтэй зөв гурвалжин түүнийг нь би энэ 90 градус гэдэг аргатанд бол би энд дүрлж бокс сурж байна. За тэгэнгүүт энд Pythagorean theorem болохоор маш амархан A квадрат дээр нэмэх нь би ноутбукныхаа trackpad дээр бичиж байгаа болохоор хэцүү байна. Тэнцүү B квадрат A квадрат дээр нэмэх B квадрат тэнцүү C квадрат энэ маань болохоор Pythagorean theorem. За тэгэнгүүт энд болохоор би одоо саяны тэр нэг гэдэг зүйл маань ханаас гараад ирсэн бэ гэхээр би энд нэг гэдэг зүйл маань ханаас гараад ирсэн бэ? Энэ бол жоохон ойлгомжгүй гэж болно. Тэгэх юм бол би энд болохоор A-ийг нэг гэд үтчихье. Хэрвээ A нэг байсан бол A маань хэрвээ нэг байсан гэж бодох юм бол нэгийн квадрат дээр нэмэх нь B квадрат тэнцүү C квадрат. За тэгэнгүүт энэ маань болохоор тэгээд ерөнхийдөө бол энэ л зүйл болоод гэхдээ юу xy квадратыг одоо хуваах нь гингүүд энэ маань харьцааг нь гараад ирнэ. X маань y одоо хэр их налуу байгаа гэдэг харьцаа нь болохоор энэ би эндээс мос төр зүйлх юм бол би энэ одоо ямар нэгэн point бол тавьсан байна. Би энэ point-ийг хөтлөхөд x нь болохоор u гэсэн variable, y direction-д нь v гэсэн variable. Өөрөөр би v-ийг дээш нь оруулах юм бол тэр саяны point маань дээш доошоо явж байгаа. Би y-ийг нь v-ийг нь магадгүй 1 тэнгууд u-ийг 2 зэг. За тэгэх юм бол одоо энэ маань болохоор x direction руу 2, y руу 1 тэгээд энэ point бол гарч иж байна. Үүний харьцаа нь гэхээр би v-гээ u-д хуваачна. V гэдэг маань болохоор дээш явж байгаа y axis, u нь болохоор x axis нь тэнгууд би нэгийг хуваах нь 2 гэх юм бол тэнцүү v гэдэг маань бол үнээрхтэй энд байгаа 1, u гэдэг маань болохоор 2 тэнгууд нэгийг хуваах нь 2 гэх юм бол m маань болохоор 0.5. Тэнгууд y тэнцүү x-ийг үржих нь m гэх юм бол энэ line бол гарч ирнэ. Энэ line-ыг би арай өрөнгөөр зураад хаяа. Окей. За одоо би энийг хөтлөхөд энэ line маань яг энэ y тэнцүү mx гэдэг одоо line маань болохоор үргэлж энэ point-н дээр дайрч өнгөрч байгаа. Яагаад тэгэхээр энэ харьцаа энэ бол ингэсэн x маань одоо 2 дээр байгаа үед y нь хаана байх юм бол 2-ыг үржих нь 0.65-аар үржүүлнэ гэсэн үг. Тийм бол y маань гараад ирнэ. Тэр маань энэ цэг байна. Тэр би энэ цэгийг хааш чиглэсэн одоо line маань үргэлж дагаж явж байгаа. Y тэнцүү m x times m гэдэг маань болохоор энэ харьцаа, энэ хоёрын харьцаа. За тэгэнгүүт энэ Pythagorean theorem болохоор дөнгөж тэрийг харах юм бол энэ одоо намын маань болохоор тийм ч удаа тэгэнгүүт би x direction жишээ аль нэгийг нь би нэг гэж чинь тэгээд дараа нь болохоор байрны солилцсон байгаа x y квадратыг хуваах нь x квадрат тэгэнгүүт нөгөө distance y-га би calculate хийхдээ нэг дээр нэмэх нь x квадратыг хуваах нь y квадрат m-ийг би m-ийг одоо би олж ийн гэсэн харьцааг нь тийм тэгээд энэ дээр болохоор саяны тэр нэг гэдэг тоон болохоор хаанаас гарч ирсэн юм бэ гэдэг нь болохоор энэ нэгийн квадрат нэгийг үржих нэг гэх юм бол тэнцүү нэг л гарна. Тэгэхээр би түүнийг бичгүйгээр энд хийсэн байна. За тэгээд түүнийх гадуур нь болохоор square root тэгээд энэ нь болохоор нэг юнит явахад x direction маань
хэрэл явах y direction маань хэрэл явах нь болохоор calculate хийж байгаа болохоор энэ байгаа. Би одоо энд step гэх юм бол хамгийн эхлээд энэ unit distance гэдэг зүйлийг calculate хийж байгаа. Тэр маань болохоор энэ. За тэгээд энд тог хүрээд ирлээ, net маань хүрээд ирлээ. Би тэгэхээр энийг refresh хийгээд энд хааны ганцаар үйл үзэгдэгч ханасан түүнийг яцсаatre хаана байла. Тог ирсэн чи гинт нөгөөд чинь нөгөө ханаа мөрөхөө болчих чинь. Вау. За би тэгэхээр үүнийг save-лээд ийчсэн refresh хийгээдгээ. Окей. Одоо бол ямар ч асуудалгүй ажиллаж байгааг харж байгаа бох. Түрүүн нөгөө нэтрээ сая би refresh хийсний дараа энэ зүйл маань одоо асуудалгүй ажиллаж байна. Харин line маань ягаад энэ зүг рүү харахад line маань ягаад зураг тавилчаа баг зэргийн баг байна уу гэж би хараад байна. Хараадах. Reset function маань хаваа би хараадах. Stop function. Player.reset player direction linked маань box size position x дээр очоод px сони юм аа. Refresh. Баруун дэшийг харахаар line маань зураг тоолчод байна гэж таамаглаж болох юм байна. Баруун дэш харсан гэсэн line маань яг зураг тоолчоо. Нэг л юм. Нэг л юм би буруу болгоцсон байна. Би энд гис алдаа онцсаatre. Яг ажилтдаг болож байгаад нэг ядаас хийж бодож байна. Би player.x-ээ reset хийхгүй байгаа юм биш. px py variable. Хаана player x player y гэсний variable-д байх хэвээр. Selecting хамгийн анхны state нь хаваа. Selecting box энд болохоор би player.x player.y гэсэн variable reset хийх ёстой. Үнийг би copy доод stop function байгаа. Stop function хаана энд байна. Oh no. What is this? Reset. Миний
walking function дотор тэгвэл буруу юм байна да. Walking length variable маань болохоор энэ байна. Тэнгүүтээ би би length гэсэн variable энд үүсгэх байгаа юм шүү дээ. Let length магадгүй би энд түрүүний мэдчих шахтаа messed up хийгээд устгайцсан байж болох юм. Гэхдээ тэглээгээд доор бас length variable маань энд бас байхгүй байна. Oh my god. Анд би тест хоёр ороосоо би хоёр өөр variable нэр энэ юуг нь яаж чадах юм болоо юм. Заавал ч гэсэн алгоритм маань бол зөв ажиллаж байна. Гэхдээ direction 0 гинөө. What? Length маань зүг байна уу? Тэгээ түрүүний тог модсрал хамаг юм сэвлэгдээгүй баллаа ичих шиг боллоо. За length маань бол зүг байна. Тэгэхээр миний player direction length гэдэг энд бол асуудал бол байна уу гэж бодож байна. This dot direction шүү дээ. Direction dot normalize. No. Энэ чинь зөв. Normalize scale. Юуг юм би баллаа ичээ. Яг ийм шалтгаанаар би өчтөр энэ тэгэл лайваар хийхийг хүсээгүй тэгээс үлдээ 4 цаг орчим болоос үлдээ би өглөө болсоод энэ visualization параметр бол бичсэн байгаа. Гэхдээ энэ маань бас нэг ямар нэгэн шалтгаанаар сонирн болоо явчлаа шүү. Player direction маань яг л энэ нул болцсон байдаг үлээ. Console log
layer length одоо энд юу болоод байгааг би ойлголоо. Аха. Окей, энэ linked маань 0 биш. Энэ distance x box size. Player маань яг энэ 0 цэг дээр яг давхцчихаар distance linked маань бол 0 болчихно. Тэгэхээр энэ би нэг зүйлийг ингэж хийх хэрэгтэй юм байна. Тэгвэл энд би энд бол нэг баг байсан болж арлаа. Тэр миний linked маань 0 биш байх юм бол энэ зүйлийг хийн. Тэр 0 байгаа тохиолдолд би player-ийнхаа харж байгаа дайраг шиг 0 чинь гэсэн үг. Тэгээд 0 болчоор харж байгаа чиглэл бүх юм 0 ч бүх юм асуудал болоод байгаа юм байна. Окей, цааны баг тасагдсан. Одоо би өөр зүг рүү харж байгаа үзье. Аль зүг рүүгээ ажиллаж байна. Окей. Тэр би яг энэ player-ийн 0 цэг дээр яг энэ 0 цэг дээр авчиад авчих юм бол яг энэ дөрвөн боксуудыг яг огтлцож байгаа цэг дээр player маань авчих юм бол миний calculation байна 0 болчихно. Тэгээд бүх зүйл маань ер нь бол оронгоор эргээд ирсэн шалтгаан болохоор тэр байна. Доор би дахиад console юм байна хараатай. Окей, одоо бол алдаа засагдсан save. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ digital differentiation analysis гэдэг алгоритм бол энэ байлаа хэрхэн яаж ажилладаг нь бол энэ байлаа гэдэг үнийг би энэ GitHub YouTube пэйжнийхаа YouTube видеоныхаа бит дотлын description дээр энэ код бэныхаа URL-ийг хуулчих. Тэгээд өөрсдөө ороод үзэх гэсэн юм бол дахиад ойлгохгүй бол play гэдэг үзээрэй. Энэ бас заримдаа хэд play хийж бас ойлгохоор бол алгоритм бол байлаа. Окей. Тэгэхээр би энэ find distance гэдэг зүйлээ бол одоо бол асуудалгүй calculate хийгээд гаргаад ирч болно. Тэгэхээр за би энэ дунд нь бас ямар нэг obstacle зураадах, ямар нэг хан зураадах. Яг би дахиад жоохон зүйл шаарах юм байна. Бум. За тэгэхээр энэ digital differentiation алгоритм байна одоо асуудал бол ажиллаж байна. За тэгэхээр би үгээр энэ видеогоо дуусгах. Дараагийн видеон дээр болохоор би үнийг хэрхэн яаж саяны одоо юугаа бол calculate хийгээд авсан final distance гэдэг зүйлээ бол final distance-ээ бол calculate хийгээд авсан. Тэгэд үүнийгээ бид нэр хэрхэн яаж ашиглан одоо яаж энэ сценэ зурах вэ? Түүнийг би дараагийн видеон дээр бол хий. Энэ map маань бол ерөнхийдөө бол easy зүйл гэж бодож байна. Дараагийн part 2 дээр нь болохоор би үүнийг хэрхэн яаж одоо зурхыг нь хийгээд тэгээ ерөнхийдөө бол recasting алгоритм гэдэг зүйл маань дуусна. Тэгээд дараа part 3 дээр би бас магадгүй энийхээ бас нэг зүйлийг бодож байгаа. Би part 3 гэж үргэлжлүүлж хийх юм бол shadow casting гэдэг зүйлийг хийж болно. Түүнийг бас энэ орчин үед ч гэсэн тоглоомод дээр бас иймэрхүү маягаар ашигласан юмуд бол байдаг. 2D 2D shadow casting гэдэг эндээс ямар тоглоом дээр байгаа нь мэдгүй байна. Орчин үед ч гэсэн бас нэлээд олон тоглоомод энэ shadow casting гэдэг зүйлийг бол ашиглаж ирсэн бас тоглоомод байгаа. Тэр маань болохоор бас саяны дээр саяны алгоритмтай бас юу ойролцоо яг үнийг энэ яг part 3 дээр нь юм уу үнийг л хийж үзүүлэх гэж бас бодож байна.
За тийм тэгэхээр дараагийн видеоор уулзлаа. Баяр таа.